гэртээ хамгийн түрүүнд нохоо мөр оруулах гэж байгаа бол хамгийн түрүүнд эмнэлгээс аваад туулгуулах шаардлагатай байдаг. Ягаад гэвэл тэр амтны маань дотор талд нөгөө нэг гидсэн дотор нь байгаа паразитууд чинь биднэрт халддаг байхгүй зарим нь. Жишээлбэл цагаан орхоо байна. Цагаан орхоо биднэрт халдах боломжтой. За тийм учраас туулгыг тогтмол товлолттой хийж явах юм бол сэргийлж чадах нь. Тий. За тэгэл өвдөнгөтл нь би тэгэхэд хүүхэд өвдөхлөөр нөгөө халуурхлаар парацетамол хийжтэй ингээл парацетамол хийж болохгүй. Том хөвдөхөр ибупрофен хийжтэй ингээл ибупрофен өгж болохгүй. Ягаад гэх юм бол тэр амтны маань бие нь эдгээр юмнуудыг задлж чадахгүй байхгүй. Харин ч хордлогонд оруулдаг парацетамолын хордлого, парацетамолын хордлого, ибупрофены хордлогонд орсон амтд ирдэг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ тэрийг маш сайн анхаарах хэрэгтэй. Товлолт вакцинд бол нохоог 21 хоногийн зайтай манай эмнэлэг дээр 4 удаа заавал оруулдаг. За тэгээ галзуугийн эсрэг вакциныг заашгүй хэрэглэх шаардлагатай нохоо гэрт хийж байгаа бол эдгээр чинь нөгөө нэг амтнаас хүнд халддаг зооноз өвчин байхгүй юу. Бид нар нохоондоо вакцин хийлгээл нохоо хамгаалаад байгаа юм ч гэсэн нөгөө талаараа өөрснөөгөө бас хамгаалж байгаа байхгүй юу.